Сайн байцгаана уу? Өнөөдөр Sony 3-ыг ярихад бэлэн боллоо. Та бүхэн сувгтаа лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Япон улс Токио хот Бэйш орон. Хоёр харуул Shadow-ыг хачирхалтай нам гүн байдлын талаар ярилцах бөгөөд тэрээр сул дорой байдалд байлгах капсулд 50 жил хоригдож байгаа юм. Гинет дурсамжууд түүний тархинд нь буцан орж ирснээр зүрхний хэмнэл нь хурцсаж, системд алдаа гарч түүний сэрийг үйл явц эхэлнэ. Аюулын хонхыг дарснаар олон аруу харуул зэвсэглэж түүний хяналтандаа байлгахаар очих боловч Shadow нүдэ нэмгцээл хоригдож байсан шилэн капсулыг хаглан идэгмээргүй хурдтайгаар шоронд байсан бүх харуулыг дор нь нам цохиж шоронгоос цухтан хот руу явж байгаагаар кино эхэлнэ. Энэ зуур Tails, Knuckles хоёр уралдаанд бэлдэж байгаа бол Sonic тэднийг зүгээр л хөгжилдөж байна гэж бодож байлаа. Нөгөө тээгүүр Том Мэдийг тайвшруулж ах нартайгаа ингэж л уралдаанд бэлддэг байсан тухайга ярьж өгнө. Гэхдээ түүний ах нар дэлхийг сүйтгэж чадах чадвартай байгаагүй л дээ. Уралдаан эхлэх дохиод угарахад тэд аянга шиг хурдтай гараанаас гарна. Sonic өөрийгөө тэргүүлж байна гэж бодсон ч үнэндээ хоцорч байлаа. Тэрээр бүх хүчээ шавхан урагшлан барайнд ирэхэд Tails, Knuckles хоёр түүнийг хүлээж байхан дээр найзууд нь түүнийг шоолон хажиргалтай ашиглаж эхлэхэд Sonic тэднийг лоронуудаар үсгсэн голограмм байхыг ойлгоно. Тэр даруй эргэн очтол түүнийг дэлхий дээр ирсэн өдрийг нь баяр болгон тэмдэглэж байгааг олж мэднэ. Найзууд нь түүнгүүгээр бид бүгд энд байхгүй байх байсныг дуртахад Томч түүнд хандан Sonic тэдний амьдралд орж ирсэн цагаас хойш бүх зүйл өөрчлөгдөж тэд жинхэнэ гэр бүл болсон гэдгийг сануулan үдшилэг эхэлнэ. Үдэш болж Sonic Tomыг дагуулan хуучин гэртээ авчирдаг. Тэр аюулгүй байдлын системээ хэвээ ажиллаж байгааг шалгаад анхын дээрхтээ бүтээсэн Long Claw-гийн зурагтай ханаа Томд үзүүлнэ. Sonic Long Claw-г одоо ч өгүүлж байна. Тэр надаар бахархах байсан болов хэмээн эргэлзэж байгаагаа хэлнэ. Том түүнийг тайвшруулж зүрх сэтгэлээ сонсвол бүхнийг давах болно гэхэд Sonic Tomд бүх зүйлд нь талархаж хэрвээ Том түүнийг олоогүй бол өөр юу болж хувирах байсан бол гэж бодож байгаагаа хуваалцна. Харин энэ үед Shadow Японы гудамжаар хэсүүчлэн явах бөгөөд зурагт самбар дээр 2024 он гэхийг хараад 50 жилийн турш хоригдсон тухайга мэднэ. Гэтэл гинет хэдэн 10 харуул болон тусгай анги түүнийг баримтлахаар бүсэлж түүний уурыг улам дэврээж тултгаас өөр аргагүй түргэнэ. Манай баатрууд шүн дөлөөр тайван сууж галын дэргэд маршмеллоу шаран нам гөмхөн мөчийг хуваалцаж байлаа. Гэвч уг амар амгалан гинет ойролцоо буух нисдэг тэрэг тасалдуулна. Түүнээс захирал Rockwell гарч ирэн Токиод маш аюултай нөхцөл байдал үүссэн тул Sonic-ийн багийн яаралтай тусламж хэрэгтэй болсныг дуулгана. Үүнд Knuckles багийн нэрийг хэн ингэж сонгочихсон юм бэ гэхэд Sonic гайхалтай нэр байна. 10-аас 10 гээд их л дуртай байна. Цаг алдалгүй нисдэг тэрэг портал нэгээд тэднийг шууд Японд руу аваачна. Тэдэнд яг юу болж байгаа нь тодорхой бас байсан ч ойролцоо болсон дэлбэрэлт дайсны байршлыг ил болгоно. Дайсан Godzilla-ч бай, Hello Kitty-ч бай. Тэд хамтдаа тултахад бэлэн байлаа. Харамсалтай нь нисдэг тэргэнд хоол байхгүй хямд нислэг байлаа хэмээн хошигноод шууд дэлбэрэлт болсон газар руу үсрэнэ. Газар дах үед нөхцөл байдал тодорхойгүй. Ямар нэгэн энергийн дохио алга, дайсны цуваа аль хэдийн устгагдсан байлаа. Knuckles сүрсэн багийн үлдэгдэлд нийт заруулах шахсан ч амжиж аварч чадав. Мэдээж түүний 1 сая хувь болчихно шүү дээ. Гинет гал дундаас гутлын мөр сонсогдож сүрлийн дунд өөр нэг зараа гарч ирнэ. Түүний гинтийн гарч ирэлтээс болж бүгд алмайран хөшөж Sonic болон энэ нууцлаг шин зараа бие биенийхээ хэд төстэй байдлыг гайхан ширтэнэ. Гэхдээ Shadow цаг алдахыг хүссэнгүй замаас нь холтхыг анхааруулхад Sonic түүнийг тайвшруулахыг оролдон зүгээр л тултахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэх боловч Knuckles төвчээргүйтэн дайрна. Гэвч Shadow агшин зурж түүнийг амархан дарж өгөрхөн. Багийнхан хамтдаа тултахад бэлдэж байсан ч Shadow боловч боловснонгүй.
Тэр агуу хурд чадвараараа тэднийг нэг нэгээр нь дарж унгаад мотоциклоор зугтав. Соник түүнийг алдахыг хүссэнгүй, хойноос нь хөөж байхдаа үснийхэн сорыг тавьсан стилистийн талаар асууж наргаа дамжив. Сумнаас зайлж гудамжаар хурцлсаар байх үед Shadow байн алга болж дахин гарч ирэх нь түүний хөөхөд бэрх болгож байлаа. Эцэст нь Соник түүнийг барьж амжсан ч галт тэргэнд мөргөлдөх аюул нүүрлэнэ. Гисэн хэдий ч тэрд тайлбарлахын аргагүйгээр галт тэргийг нэвт гарч өндөр цамхгийн орой дээр гарцгаав. Сүүлийн тулаан эхэллээ. Shadow хурдаан авч хоёр зараа бүх хүчээ шавхан мөргөлдөв. Асар хүчтэй дэлбэрэлт болж бүхэл бүтэн хот харах үед автна. Соник ухаан ороход бохир усны хоолойд уягдсан байв. Найзууд нь ирж түүнийг суллан багийнхныг орхиж ганцаараа үйлдэл хийснийг нь зэмлэнэ. Соник бурууга хүлээн баг зэрэг амарч хүчээс хэлбэх тухай хэлэхэд Тэс би яг хаашаа явахаа мэдэж байгаа гэв. Тэс тэднийг Чао гарданд авчирсан байх бөгөөд тэдэн дээр капитан Уолтерс иржээ. Соник Shadow-ийн тухай асуухад Уолтерс Shadow-ийн түүхийг Соникийнхтэй төстэй хэмээн тайлбарлана. Соник найз нөхөд гэр бүлтэй болсон бол Shadow зөвхөн шаналл уй гашуу мэдэрч иржээ. 50 жилийн өмнө Оклахомад нэгэн солир унсан бөгөөд түүнийг даган онцгой амьд бит ирсэн байв. Энэ нь урд өмнө үзэгдээгүй хүч чадалтай Shadow байлаа. Анх энэ нь хүн төрлөختөн шинэ ирэнд хөл тавих мэт санагдаж байсан ч удалгүй энэ хүч хяналтаас гарч болцсошгүйг ухаарав. Лабораторид осол гарснаар төсөл туцлагдаж удирдагчийг нь буруутган шийтгэжээ. Shadow-ыг чөлөөлөхөд хэтэрхий аюултай, устгахад хэтэрхий үн цэнтэй гэсэн тул түүнийг тодорхойгүй хугацаагаар хөлдөөхөөсөөр аргагүй болсон тухай хэлэхэд үүнийг сонсон Sonic Tails Knuckles нар тэгвэл хэн нэгэн түүнд зогтогтон тусалсан байх ёстой гэв. Гинэт гэрэл унтарч буцаж асахад зүгээр л Chao Guard-ны үзүүлбэр байлаа. Тэд тайвширч байтал удалгүй гаднах дронууд тэдэн рүү гал нээж байгааг харна. Тэр эдгээр нь доктор Эгмагийн бүтээл гэдгийг танив. Яг л мухарцсан мэт санагдах үед нэгэн нууцлаг мотоциклчин гарч ирэн дороонуудыг устгаад уул мөргүй алга болов. Эмх замраагүй байдал донд гэмтсэн захирагч Соникт хизээч бүтээгдэж байгаагүй хамгийн хүчирхэг зэвсгийн түлхүүрийг өгөөд түүнийг хамгаалахыг хүсэж амжаад нас барав. Гадаа цэргүүд ирж багийнхан цогтов. Rockwell Уолтерсийн түлхүүр алга болсныг мэдвэгцээ. Үүнийг Соник болон түүний баг хийсэн гэж бодон тэднийг мөрдөхөөр шийднэ. Тэд нууцлаг мотоциклчин мөрдөж илрүүлтэл тэр нь Агент Stone байлаа. Түүнийг ямаас агч гэж хочилдог байв. Stone өөрийг нь буруу ойлгож байна гэд тайлбарлаж Shadow-ыг суллахын тулд ирснээ хүлээн зөвшөөрнө. Энэ үед Эгма гутралд орж савнгийн дуурьт донтжээ. Лаборатори нь нохой хороо болж том бүдүүн эзэн дээрээ Конго тоглон сууж байх үед Stone Sonic Knuckles Tails нарыг авч ирсэн байлаа. Stone түүнд өөрийг нь дуурайж буй хуурамч Эгмаг олж мэдснээ хэлэхэд уурлан үүнийг өөрийнх нь нэр төрд халдсан явдал гэж үзэн шууд тултахаар шийднэ. Тэс Эгматай хүч хавсрахыг санал болгоход Knuckles зүүнтэй санал нийлнэ. Sonic дургүй байсан ч аргагүй зөвшөөрөв. Эгма Соникоос нэг ширхэг үсийг авахыг хүснэ. Ингэснээр өөрийн ирч хүчин сэргэж шин дүр төрхөө засаж дараагийн үйл ажиллагаанд оролцоход бэлэн болно. Энэ үед Shadow хуучин лаборатори руу буцаж иржээ. Тэндээс нэгэн тэгшүүрийг олов. Тэр дороо түүний сэтгэл нэгэн дурсамж болсон нь Мария буюу төслийн удирдагчийн ач охины тухай байлаа. Тэр үед Shadow хоригдол байсан ба цаг хугацаа өнгөрөхөд тэд найзууд болов. Shadow Mariaтай баазын иргэн тойронд тоглож хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлдэг байв. Нэг удаа тэд оддын тухай ярилцаж байхад Shadow өөрийн гарал үүслийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлв. Мария түүнийг тайвшруулж чи одоо гэртээ байгаа шүү дээ гэх ба Shadow эрдэмтдийн айсан харснаас өөрийгөө аюултай гэдгийг ойлгодог. Чиж бас намайг аюултай гэж бодож байна уу гэж асуув. Мария огтонч эргэлзэлгүйгээр чи миний найз.
Чамайг бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Дотроо хэн байх ч л чухал гэж хариуллаа. Хуучин пянц тоглоулагчийн хөгжим зогсох үед Shadow бодит байдалд иргэн ирэв. Тэр Марияг алсан, гэвч тэр удаан ганцаараа байсангүй. Профессор Жеральд Робертник тэнд байв. Shadow Марияг мартаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөхөд Мариягийн үхэлд зовж шаналсан Жеральд түүнд өшөөгөө авахын тулд хамтрах санал тавив. Энэ үед Соник болон Эгма байршилд хүрэлцэн ирсэн байх ба удалгүй багийн бусад гишүүдэж тэдэн дээр ирэв. Эгма хаалгыг шинжилж хэрхэн онгойлгох аргыг хайж байсан ч Наклз төвгүйхэн онгойлчихв. Тэд нэгэн хаягдсан цэргийн базад орж ирэв. Соник энд хий үзэгдэл байх вэ дээ гэж тоглоом шоглоом хийсэн ч Наклз үүнийг үгүйсгэв. Гэсэн ч найзууд нь сүүлийн кино үдшилэг дээр түүнийг хий үзэгдлээс хэрхэн айсныг сануулan шоолов. Наклз хий үзэгдэлтэй тулцаж байгаа мэт жүжиглэж байтал гинэт Shadow гарч ирэв. Энэ зур Stone Nils-с Соникийн туслах байх ямар байдаг вэ гэж асуухад Nils бид бол хамтрагчид хамгийн сайн найзууд хэмээн хариулав. Stone баг зэрэг гунигтайгаар инээмсэглэн бидэж гисэн гэж худалдуур эсгэв. Гинэт тэд нэгэн хачиргалтай дуу сонсож Shadow тэдний уртуур нисэн өнгөрхийг харлаа. Нөгөө талд Соник болон Эгма энэ газар зүгээр нэг цэргийн баз биш, харин түүний гэр бүлүүдийн амьдарч байсан орчин гэдгийг ойлгов. Соник Эгмагаас чи хизээ нэгэн цагт гэр бүлтэй болох талаар бодож байсан уу гэж асуухад Эгма надад эцэг их байгаагүй. Бас миний зан чанар хэнийг ч татаж чадахгүй гэж хариулав. Гэтэл гинэт Shadow гарч ирэн Соникийг хол шидэж эндээс холд гэж уртаагаар хашгирна. Энэ зур Эгма Соникоос дөрж өөрийн дронуудыг олж баярлан тэврэв. Гэвч түүний баяр хөөргийг профессор Жеральд дуулан гарч ирснээр тасалдууллаа. Эгма түүнийг миний хүүхдүүдийг хулгайсан гэж зэмлэх боловч Жеральд би зээлээд л авсан гэр бүлээ эргэн нэгтгэхийн тулд гэж тайлбарлав. Дараа нь тэрбээр Эгмад би чиний өвөө шүү дээ гэж хэлв. Эгма гайхан түүний дүр төрхийг ажиглаж үнэхээр адилхан харагдаж байгааг ойлгов. Гэхдээ Жеральд арай хөгшин, илүү тарган, бас нэг л эвгүй үнэртэй байв. Эгма итгэлтэй болохын тулд хэд хэдэн асуулт асуув. Жеральд бүгдэнд нь зөв хариулсаар. Эгма түүнд итгэж баяртайгаар тэрвэн Жеральдаас чи энэ бүх хугацаанд хаана байсан юм бэ гэхэд Жеральд 50 жилийн турш дээд зэргийн нууц шоронгийн хоригдол байсан тухайга ярив. Соник ухаан орон сэрэхэд өөрийгөө хүлэгцэн байгааг анзаарлаа. Тэр Эгма Shadow Жеральдын алдсан ачхүү мөн тэр Shadow-ыг суллаж уултрын хөхлийн буруутан гэдгийг мэдэв. Shadow Соникоос түлхүүрийг авахад Жеральд энэ зэвсэг нь дэлхийн хаанч наривчлалтай цохилт өгөх чадвартай гэж тайлбарлах бөгөөд тэдний анхны байна Ганийн төв байр юм. Соник энэ төлөвлөгөө сая гэмэн хүмүүсийг эрсдэлд оруулна гэж сэрэмжлүүлсэн ч хинч тоосонгүй. Түлхүүрийн нэгийг авсан Жеральд зэвсгийг хасаахын тулд хоёр дахь түлхүүр хэрэгтэйг тайлбарлав. Соник Shadow-ыг зовоож буй шаналлыг ойлгож буйгаа илэрхийлж өвдөл чамайг тодорхойлох ёсгүй гэж сануулсан ч Shadow би өнгөрсөн 50 жилийн турш Мариягийн үхлийг дахин мэдэрсээр шүрсэн. Үүнээс цааш өөр хинч биш гэж хариулв. Түүний хувьд өөр ямар ч хувь хүн байх боломжгүй гэж Shadow итгэсээр байв. Тэд явхынхаа өмнө жижиг хар нөх үүсгэгч төхөөрөмж үлдээсэн нь эргэн тойрондох бүх зүйлийг сорж эхлэв. Наклз өөрийн шүд хангалттай хүчтэй гэж бодон каплыг хазаж эхлэхэд Соник тайлцын бүгжийг барьж түүгээр цухтыг хичээвч тэр бүгэж эвдэрсэн хог хаягдaltaй мөргөлдөж холоо шидэгдэв. Наклзын шүд эцтэй даага болж бүгд үхэлтэй нүр тулах нь гарцаагүй болсон. Жид бүгж хар нүхний өмнө дахин гарч ирэн тэдний хоромхон зур тэндээс гаргаж аврав. Уул харин нүхэнд сорогдсон үгүй болж эхлэв. Энэ бол гарцаагүй Google Maps-д мэддэг ёстой зүйл байлаа. Эгман энэ бүхнийг ажиглан хачиргалтай цэнхэр зарааг утгах гэж бүтэн нэг жилийг зарцуулсан ч амжилт олоогүйгээ эргэн санав. Өвөөд нь харин үүнийг хийхэд ердөө ганц хором хангалттай байсныг тэр баг зэрэг биширч хүлээн зөвшөөрөв. Хоёр эрдэмтэн өөрсдийгөө таньж мэдэх цаг
гаргахаар шийдэж, урд нь хизээж хийж байгаагүй гэр бүлийн үйл ажиллагаануудад хамтдаа оролцохоор болов. Үүнд сэтгэл хөдлөн паркийн аяллууд, дугуйнаас унсан хөгжилтэй мөчүүд, төрсөн өдрийн баярууд, эдгээд хувцснууд болон хажиргалтай зул сарын баярууд багтаж байв. Энэ хооронд Стоун өөрийгөө орхигдсан мэдэрч саад болохгүй тулд симуляцаас гарахаар шийдвэрлэв. Нөгөө талд Том, Мати хоёр шинэ хобби сонирхлоо судлан туршиж байв. Гэвч гинэт гэр нь жижирхийж эхэллээ. Бүгд нь тэдний зочны өрөөнд гарч ирэхэд Наклод Соник тайлз 3 тодрон харагдав. Соник тэднээс тусламж хүсгэхэд тэд дурд аяа зөвшөөрөв. Тайлз төлөвлөгөөг тайлбарлан системд нэвтрэн Бамбайг идэвхий болгож бүх удирдлагыг гартаа авна. Бамбайг унтраасны дараа Соник үхлийн аюул авчрах лазеруудтай хонглоор гүйх шаардлагатай. Эцэст нь тэд нэгэн нууц сейф рүү хүрэх ёстой бөгөөд түүний дотор яг юу байгааг мэдэхгүй байна гэв. Лондонд Эгма, Shadow, Stone мөн профессор нар Ганы төв байрны өмнө ажиглалт хийж байв. Shadow өөрийгөө дотгош нууцаар нэвтэрж түлхүүрийг авч хинч түүний замд саад болох эсвийг мэдэгдэв. Гэвч Жиралд түүнд төвчээртэй байхыг сануулж өшөөгөө авах илүү том боломж ирнэ гэдгийг батлав. Энэ хооронд Соник Ферсийн дугуйн дээрээс Тейлзийн зохиог хүлээж зогсож байв. Гэвч Нейлз түүнд ажиллагаа дөнгөж эхэлж байгааг сануулав. Том Мэти хоёрт бэлдэх хэрэгтэйг анхаарууллаа. Неклэц ямар нэгэн яаралтай асуудал гарахад туслахад бэлэн байв. Мэти Рэйчел болж Том Рэндл болж хувирсан тул тэд хуурамч дүрээр байгууламж руу нэвтрэх боломжтой болов. Эхэндээ тэднийг оруулахгүй байсан ч Мэти асуудлыг хурдан шийдэв. Өөрсдийн анхны төрхөндөө иргэн орсны дараа Мэти дахин хувирч энэ удаа Роквелл болж Томыг цочирдуулав. Дотор орсны дараа тэд тайлзын зааврын дагуу USB төхөөрөмжийг холбон Бамбайг идэвхгүй болох ёстой байсан ч төхөөрөмж ажилласангүй. Хоёр дахь удаад тэд амжилттай системд нэвтэрч мэдрэгчүүдийг унтрааж чадсан боловч тун удалгүй өөр нэг USB төхөөрөмж холбогдсон байгааг анзаарлаа. Жиралд болон Эгма төхөөрөмжийн өрөө нэвтэрч оров. Тэдний өмсгөлийг лазер нэвтэлж чадахгүй байсан тул тэд саадыг төвөггүй гатлав. Үүнтэй зэрэгцэн Соник төвчээрээ алдан оролцохоор шийдлээ. Тэр хотын гудамжаар хурднаар гүйж Тэс түүнд хамгаалалтын ханаар дамжих боломжгүй гэдгийг сануулсан Соник оролдохоор шийдэв. Тэр эцэст нь ганцаар хийж чадахгүйн хөлөөнд зөвшөөрч Тэс түүнийг дэмжиж тусласнаар хамгаалалтыг амжилттай даван гарлаа. Манай гол дүр барилгад гулсаж сансрын өрөө рүү хурж шинжлэх ухаанчдыг олно. Тэд зүхтаж дүлхүүрийг авах гэж оролдоход гинэт тэд газар дээр наалтчихв. Соник инээмсэглэж дүлхүүрийг төрүүлж авах гэж оролцсон ч тэр агаар дээр хөвж эхэллээ. Тэгтэл Роквелл орж ирэн энэ газар хувьсах таталтын систем суйрлуулснаа тайлбарлав. Ногоон өнгө дээш татаж улаан нь доош татдаг юм байна. Соник өөрийгөө зөвтгөх гэж оролдоход Роквелл түүний үгийг таслан тэд бүгд түлхүүрийг хулгайлах гэж ирсэн гэв. Үүндээ зэрэгцэн бусданч бас баригдаж сансрын өрөөнд орж ирэв. Роквелл тэдэнд гарах ганцхан боломж байгаа. Тэр нь гавлуулах гэхэд Соник одоо ч гэсэн боломж байгаа гэхэд Нейлз барилгын цонхыг эвдэн тэдний хойноос ирлээ. Соник технологиг унтраа гэж хэлсэн ч тэр удирдлагыг эвдэж хүмүүс агаар дээр хөвж зарим нь газар дээр наллаа. Түлхүүр агаар дээр хадгалагдаж Роквелл үүнийг олохоор оролцсон ч амжилтгүй болох ба дээврийн хэсгүүд унаж ихсэн нь нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгов. Гинэт Роквелл болон түлхүүр газар унаж Эгма болон Роквелл хоёр түлхүүрийг авахын тулд яг л эмгэн хумс шиг мөлгцгөв. Дээврийн хэсгүүд Том болон Матиг дарах аюултай болоход Соник бүх хүчээ цуглуулан хан руу гүйж тэднийг цаг алдалгүй аварч чадлаа. Түүний тусламжтайгаар таталцлын төхөөрөмж унтарч бүх хүмүүс чөлөөлөгдөж Роквеллч түлхүүрийг авч яв. Үүнийг харсан Том шин төлөвлөгөө боловсруулж Роквеллийн араас гарав. Роквелл коридороор явж байхдаа капитан Уолтерстэй тарав. Түүнийг амьд байгааг хараад гайхаж Уолтерст түлхүүрийг өгөн төв байр руу явлаа. Мэдээж энэ хүн бол Том. Энэ мөчөд Shadow таас нэвлэн орж ирэв. Командлагч Уолтерстай харц тулгарч тэр эргэлцэлгүйгээр дайран хүчтэй цохон ухаан алдуулав. Том анхны дүр төрхөндөө иргэн орсныг хараад Shadow хэсэг төөрөлдөнө. Гэвч яг энэ мөчөд
Соник найз руугаа гүйж очоод ухаан орохыг нь гуйх үед энэ нь Shadow-ийн сэтгэлд гүн өвдөлт төрүүлж тэрээр өөргөө биелүүлсэн гэж бодон чимээгүйхэн холдож явна. Shadow Robotnik-уудыг чөлөөж түлхүүрийг тэдэнд өгөв. Профессорын төслийн байршил руу шууд шилжиж шинэ өмсгөлүүдээ өмсөв. Харин энэ үед Stone урсгалд татагдсан ч амьд үлдсэн байлаа. Stone Eggman-тай холбоо барьж өвөө нь өөрсдийн зүгээр л ашиглаж байгаа байх магадaltaй гэж сэрдэж байгаагаа анхааруулга боловч Eggman түүнийг үл тоон атаархаж байн хэмээн буруутгаж эргэлзэлгүй холбоогоо таслалаа. Эцэст нь Robotnik-ууд хоёр түлхүүрийг төхөөрөмж рүү оруулж Лондонгийн гүүрийн доорх ус хоёр хуваагдан тэдний удаан хүлээсэн өшөөгөө авахт нь туслах асар том зэвсэг ил болов. Энэ үед Том ам аврагдахаар түргэний тэрэгт сууна. Соник сэтгэл хөдлөлтөө автан ямар ч үнээр хамаагүй Robotnik-уудыг зогсоохоор шийдэж очир эрднийг ашиглах талаар бодно. Гэвч Knuckles түүнд өшөө авахын тулд эрдний чулууг ашиглах нь зөв биш гэдгийг сануулах боловч Соник ганцаараа ч хамаагүй явахаар шийдэж Knuckles-аас очир эрдний байршлыг хэлхийг шаардаж тэд маргалдана. Knuckles гэр бүлийн итгэлийн тангаргийг сануулж эрдний чулууг авахын тулд хамгаалж буй дайчинтай тулалдах шаардлагатай болохыг тайлбарлав. Энэ үед нөгөө дайчин нь очир эрднээр нь хоккей тоглож байх бөгөөд Соник зүгээр л түүнээс булаагаа тавчхана. Дэлхийд даяар нууцлаг хөлөг онгод сансарт хөрснийг зарлаж олон нийтэд хорогдохыг зөвлөж байлаа. Сансарт Gerald болон Shadow дэлхийн удам орон зайг ажиллан зогсоно. Shadow энэ үнэхээр Mariaгийн хүсэл байсан уу гэж эргэлзэхэд Gerald бүгдэнд нь хариуг нь барих ёстой гэж итгэнэ. Яг энэ мөчөд Shadow өнгөрсөн дурсамж руугаа буцав. Тэд зогтох үед засгийн газрын цэргүүд тэднийг хусгах гэж оролдов. Walters Mariag сумнаас хамгаалахаар ургиж гарч ирсэн ч цэрэг сум алдаж Mariaгийн амийг авч чадсан байлаа. Энэ дүр зураг бодолтон тодрон ороход Shadow бүх уур хөлнгээд төвлөрүүлж хүч чадлаа оргилдонд хүргэж төхөөрөмжийг идэвхжүүлэх хангалттай энерги зэмлэлнэ. Үүнийг хараад Eggman өвөөгийнхөө жинхэнэ зорилгыг эргцүүлж эхлэв. Тэр хүн төрлөختнийг байлдан дагуулахыг үргэлж хүсдэг байсан ч дэлхийг бүхэлд нь устгах тухай огт бодож байсангүй. Харин профессор энэ удаа зөвхөн сүйтгэхийг л зорж байлаа. Энэ үед Sonic ирж Shadow-тай нүүр тулгарав. Sonic түүнийг гэр бүлтэй хор хүнэл учруулсан буруутхан Shadow чи миний 50 жилийн турших зовлон одоо л ялгаж байна гэв. Удалгүй тэд хоёул өөр гариг руу унаж ширүүн тулдаан эхэлнэ. Sonic болон Shadow хоёр эрдний чулууг шүүрч авах үед хүчин оргилдоо хурж асар том тулаан өрнөнө. Shadow Sonic-оос найзууд нь хаана байгааг асууж тэд түүнийг зогсоох гэж оролцсон ч тэр ганцаараа ирснийг сануулна. Tommy-г дурсах мөчөд Sonic түр бодолд орно. Shadow Sonic-ийг өөрийг нь дуусгахыг шаардагч Sonic Tommy-ийн түүнд сургасан зүйлийг санаж өшөө авах нь хиндэж ялалт авчрахгүй гэдгийг ойлгоно. Эцэст нь Shadow Maria-тай хамт оддыг харж байсан мөчөд дурсаж цаг хугацаа өнгөрөхөд өвдөлтөөс ч илүү хүчтэй зүйл тэднийг ангаадаг. Энэ бол хайр хэмээн Sonic хэлнэ. Shadow ч мөн од алга болоход гэрэл нь туссаар байдаг гэж хэлдэг. Тэд хоёул очир эрдний хүчийг ашиглан саран дээрээс өсөрж хөлөг рүү очино. Энэ үед Eggman өөрийгөө суллаж Gerald-тай тулдаж эхэлнэ. Тэр бүр өвөөгийнхөө сахлыг хүртэл тайрчихна. Shadow Sonic-ийг сонгосныг хараад Gerald тэд рүү пуужингийн цохолт илгээх боловч хоёр зараа хүчээ нэгтгэн тэдгэрийг устгана. Дараа нь Gerald хөлгийн Luke-ийг онгойлгож Eggman-г сансар руу түлхэн гаргана. Гэвч Tess Knuckles хоёр түүнийг аварч Eggman-г Gerald-тай нүүр тулж зогсох боломж олгоно. Eggman Sonic-ийн үсийг Gerald руу хатгаснаар түүний хязгааргүй энергийн гүнд уусгаж орхино. Гэсэн ч аюул дуусаагүй машин ажиллагаатай хэвээр байв. Sonic Shadow хоёр дэлхий рүү чиглэсэн үхлийн цацрагийг зогсоохоор тэмцэнэ. Тэдний тэмцэл Tess, Eggman, Knuckles нарт цацрагийн чиглэлийг өөрчлөх хангалттай хугацаа өгдөгч тэд сарыг тарьчихдаг. Мэдээж дэлхийг аврахын тулд өөр арга байсангүй. Tess, Knuckles хоёр Sonic-ийг ухаан алдаж дэлхий рүү унаж буйг хараад сандрана. Tess яарчлан түүнийг сүүрчийн үлдсэн бөгжөөрөө аврахын тулд араас нь явна. Нөгөөдөгөөр Eggman Shadow-д хандан реакторын гол хэсэг дэлбэрэх төхөж байгаа бөгөөд хэрвээ тесрүүл агаар мандлын цацраг идэвхт болж болцшгүйг анхааруулна. Shadow Eggman-д нөхцөл байдлыг аль болох тогтворжуулж дэлхийгээс холдуулахыг хичээнэ гэдэг.
Энэ бол өөрийгөө цагаатгах сүүлчийн боломж гэдгийг ойлгож байлаа. Эгмо цөгмийн гол руу авирч дэлбэрэлтийг дарахын тулд сүүлчийн оролдлого хийв. Үүний тулд тэр хэн нэгэн онцгой хүнд сүүлчийн мессежээ илтгэдэг. Агент Стоун. Тэр түүнд миний төлөө санаа тавьдаг байсан цорын ганц хүнд зориулж дэлхийг аварч чадна. Стоун, чи миний хувьд зөвхөн сайн туслах биш. Чи миний цорын ганц найз байсан гэдэг. Эцэст нь хөлөг онгоц айжмаар задарч эхэлнэ. Shadow сүүлчийн хүчээ шавхан түүнийг сансрын гүн рүү түлхсээр байлаа. Тэс уналтын хүчнээс болж ухаан алджээ. Бүгжийг Наглац шүүрч авч найзуудаа эмгэнэлт төгсгөлөөс аврахаар ухасхын. Тэд газардах үед тэнгэрт асар том дэлбэрэлт болж Shadow болон Эгманаар хүн төрөлхтнийг аврахын тулд өөрсдийгөө золиослсон гэж бүгд ойлгоно. Сонигч тэднийг орхиж явсандаа харамсаж уучлахгүй. Түүний найзууд ч эргэлзэлгүй уучлана. Хэсэг хугацааны дараа Баатрууд цугларчээ. Том аюулгүй байгаач гар нь гимсэн байлаа. Гисэн хідээж бүгд хамтдаа байх ямар гайхалтай болохыг хүлээн зөвшөөрөн. Тэднийг юу ч салгаж чадахгүй мэд санагдав. Гэхдээ тэдэнд нэг зүйл үлдсэн байлаа. Энэ бол тэдний дуусаагүй тулаан. Энэ хүрээд Sonic 3 маань өндөрлөж байгаа юм. Бичлэгээ дуустал хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Бай!